Америк нэгдсэн улс Иран улсын цэглэн станцууд руу довтлох хугацааг баасан гараг хүртэл болгож хойшлууллаа. Ираны дайны улмаас дэлхийн түүхэн дэх хамгийн ноцтой эрчим хүчний хямрал үүсэж болцож хөглөлээ. Хятад улсын эрх баригчид 1 литр шатхууны дээд үнийг 8.5 юанд баримтлаа. Владимир Путин урт хугацааны санхүүгийн доктортой байдалд анхаарахыг засгийн газартаа үүрэг болгожээ. Орон төр газагчтай Тэнгэрлэсийн оройны гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээллээс AFP болон Reuters агентлагийн албан ёсны сурвалжтайгаар хүргэнэ. Дональд Трамп Иран улстай өргөн хүрээний тохиролцоонд хүрэхээр яриа хэлэлцээ өрнөж байгаа учраас Ормосын хоолойг нээхгүй бол Ираны цэглэн станцуудыг бөмбөгднө гэж байсан хугацаагаа 5 дахь өдөр хүртэл сунгахаар болсон гэдгээ зарлаа. Наман энэ удаа Иран улс бодитоор тохиролцоонд хүрэх сонирхолтой байна. Асуудлыг шийдэж энх тайвныг тогтоохыг хүсэж байгаагаараа өөр өнө гэж хэлсэн байна. Гэхдээ Техраны зүгээс энэ хүн мэдээллийг нэгцааж Америк нэгдсэн улстай ямар нэгэн хэлэлцээ болоогүй гэж мэдгдлээ. Тодорхойлох юм бол Иран улсын парламентын дарга Мохаммед Галбаф хэлэлцээр өрнөж байгаа гэх мэдээллийг худал санхүү нефтийн зах зээлийг зориудаар хөдөлгөх зорилготой ташаа мэдээллээ гэж тайлбарсан байна. Гэхдээ эрт орой талууд гал зогсоохтой тулах юм бол яриа хэлэлцээр түүнийг зуурчлагч улсууд гарч ирэх нь бол мэдээж. Тэгвэл цагаан ордонд нэрээ нуцалсан их сурвалжуудын мэдээлснээр Пакистан улс санал боловсруулж зуурчлагч хийх хэрэгжиж байгаа гэх. Наман Оман улс Ормосын хоолойн асуудлаар Америк нэгдсэн улс болон Иран улсын хооронд боломжит хэлэлцээрийн саналуудыг дамжуулж байгаа юм. Наман Египт улсын нэрч гисэн байна. Пакистан улсын тухайд сүүлийн 1 жилийн хугацаанд Дональд Трампын сэс гаргаатай харилцаагаа нэлээд сайжруулаад байна. Пакистан нутгийн хоорондох маргаантай бүс нутаг болох Кашмиртай холбоотой үүссэн хөлийн мөргөлдөөнийг Америкийн зуучлалаар намжаасан гэж Пакистаны эрх баригчид үздэг. Нөгөө тал Пакистан нь Иран улстай ч гэсэн олон жилийн турш харилцаа холбоотой сайн байсаар ирсэн. Ирантай хэрэлдгээс гадна нефтийнхээ ойролцоогоор 90% Ормосын хоолойгоор дамжуулан авдаг учраас одоогийн мөргөлдөөн шууд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Пакистаны талаас тагнуулын газрын дарга дэслэгч генерал Асим Малик, Америк нэгдсэн улсын төлөөлөгчд болох Стив Витков, Жаред Кушнер нартай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрвээ хоёр тал зөвшөөрөх юм бол Пакистан улс хэлэлцээг зохион байгуулахад бэлэн гэж гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч нь өнөөдөр мэдээлэл өглөө. Нөгөөтэйгөр байлдааны нөхцөл байдлын тухайд хуцадмал хിവэр байгаа. Шөнийн турш Иран Израиль руу олон удаагийн пуужингийн давталгаа хийсэн. Ихтэй Тел Авивын барилга байгууламжуудад эвдрэл үүссэн гэх мэдээлэл. Наман Израиль Ливаны нийслэл хот болох Бейрут хот руу шөнөөр агаарын цохилт өгсөн байна. Өнөө өглөө Израилийн арми өмнөд бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж Хязболлог бүлэглэлийн дэд бүтцэд дахин зохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэдгээ мэдээллээ. Дэлхийн нийт 1970 оны нефтийн хямралууд болон Украины дан эхэлсэн үеийг нийлүүлснээс ч илүү ноцтой эрчим хүчний хямралтай нүүр тулж байна гэж олон улсын эрчим хүчний агентлагаас анхаарууллаа. Наман Япон улс түүхэндээ байгаагүй хэмжээгээр нөөцөө гаргаж эхлэх гэж байна. Мөн Бахрейн улс нэгдсэн үндэсний байгууллагад Ормосын хоолойг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг энэ дундаа цэргийн хүч ашиглахыг зөвшөөрөх тухай тогтоолын саналыг өргөн барьсан байна. Юун түрүүнд олон улсын адмын эрчим хүчний агентлагийн зүгээс тодруулж байгаа мэдээллийн тухайд Ормосын хоолой хаагдаж Арабын нефтийн үйлдвэрүүдэд цохилтонд өртөж эхэлсэн явдалтай холбоотойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлт өдөртөө ойролцоогоор 11 сая баррелээр буурсан юм байна. Үүний өмнө 1973 он болон 1979 оны үед дэлхийд дахинд нефтийн нийлүүлэлт огцон буурч байсан. Үнэндээ одоогийнхоос 2 дахин бага хэмжээ юм байна. Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн нийлүүлэлт ойролцоогоор 140 тэрбум шоо метрээр багассан байгаа нь Украины дайны дараах 75 тэрбумаас эрс буурсан зүйл даа. Үүн дээр мөргөлдөөний улмаас ойролт орондын 9 улсад багаар ботод 40 эрчим хүчний байгууламж ноцтой хохирол амсаад байгаа болохыг албаныхан хэлж байгаа юм. Үүсэж байгаа нөхцөл байдлын цар хүрээ үр дагаврыг улс орнууд сайтар ойлгож байгаа учраас эхнээсээ зохиох арга хэмжээнүүдийг аваад ирсэн байна. Тухайлбал Япон улсын тухайд энэ 7 хоногоос эхлэн стратегийн нөөцөөсөө түүхэнд байгаагүй хэмжээгээр нефт гаргахаар болсон гэдгээ зарлаа. 2025 оны эцсийн байдлаар Япон улс нийтдээ
70 сая баррел нефтийн нөөцтэй байсан нь дотоодын хэрэглээний 254 хоногийг хангах хэмжээ авав. Тэгвэл энэ удаад Япон улс одоо 80 сая орчим баррел нефтийн нөөцийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэдгийг зарлалаа. Энэ нь дотоодын хэрэгцээний 45 хоногийн хэрэглээтэй тэнцэж байгаа. Энэ нь өөрөө 2011 онд Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараа гаргаж байсан хэмжээнээс 1.8 дахин их хэмжээ. Мөн шатхууны үнийг докторжуулах зорилгоор засгийн газар бензиний үнийг литр тутамд нь ойролцоогоор 170 йен буюу $110 сэтрүүлэхгүй байхаар татаас олгож эхэлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт бензин литр тутамдаа 190 йенд хүрээд байсан. Цааш татаасан хэмжээг 7 хоног бүр нефтийн үнийн өөрчлөлтөөс хамааран шинжилж байх юм байна. Мөн төрийн эзэмшлийн нөөцийг пүрэв гаргаас эхлэн гаргаж эхэлнэ гэж Такаичи санаа зарласан. Япон улсын тухайд газар нутгийн хувьд жижиг, эрчим хүчний салбар нь импортоос ихээхэн хамааралтай ч гэсэн эдийн засгийн хувьд том, дэлхийд дээрээсээ дөрөвт ч ихсдэг байна. Ийм том эдийн засгтай улсын хувьд эрчим хүчний хямралаас сэргийлэхийн тулд арга хэмжээ авч эхэлж байна гэдэг нь чухал ач холбогдолтой. Дайны өмнө Япон улс түүхийн нефтийнхээ 90 орчим хувийг ойролт орондоос импортлдог байсан учраас нефтийн хомсдол маш эмзэг улсуудын нэгэ гэсэн үг. Дональд Трампын зүгээс Такаичи санааг ёс тусламж хүссэн. Гэхдээ талууд Вашингтонд уулзаж байх үеэр Японы дайны дараах үндсэн хууль Япон улсын тэнгисийн цэргийн хүчнийг ормозын хоолойд илгээх байршуулах боломжийг хязгаарлаж байгаа гэдгийг тайлбарсан. Гэсэн хэдий ч холбогдох орнуудтай нэгт хамтарч ажиллан дипломат бүх боломжит арга хэмжээг авах болно гэдгийг илэрхийлсэн байна. Япон улсаас гадна Бахрейн улсын зүгээс өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд ормозын хоолой орчим дах арилжааны тээврийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан байна. Энэ нөрөө дипломат хэллэгээр цэргийн хүч хэрэглэх боломжийг нээж байгаа хэрэг. Энэхүү төслийг Персийн булангийн бусад арабын орнууд болон Америк нэгдсэн улс дэмжиж байна. Тогтоолын төсөлд Ираны үйлдэлийг олон улсын их тайван аюулгүй байдалд занал хийлж байгаа үйлдэлээ гэж тодорхойлсон байна. Улс орнууд дангаараа эсвэл олон улсын сайн дурын тэнгисийн эсэл энэ байгуулан ормосын хоолой болон ойролцоох усан үсэд шаардлагатай бол эргийн улсуудын нутаг дэвсгэрийн усанд хүртэл бүх арга хэмжээг авч олон улсын тээврийг хамгаалах, саад учруулж байгаа альва үйлдэлийг зогсоох эрхтэй байхаар тусгасан байна. Энэхүү тогтоол батлагдахын тулд 15 гишүүнтэй аюулгүй зөвлөлийн дор хаяж 9 гишүүний дэмжлэг, мөн Орос улбаны улс, Хятад, Америк, Их Британи, Франц гэх байнгын гишүүдийн хоригт өртөхгүй байх магадлал шаардлагатай юм. Хятад улсын засгийн газраас өчигдөр шатхууны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор арга хэмжээ авахар болсон гэдгийг зарлалаа. Тодорхойлох юм бол өнөөдрөөс эхлэн шатхууны литрийн үнийг $124 буюу 852 юанд барьж тогтоохоор болсон байна. Энэ өнөөдрийн ханшаар Монгол мөнгөөр буюу төгрөгөөр 4400 төгрөг байна. Хятад өнгөрсөн оны байдлаар борлуулалтанд гарсан автомашины талаас илүү буюу 54%-ийг цахилгаан автомашин эзэлж байсан. Гэхдээ нийт автомашины дийлэнхийг нь буюу 88%-ийг дотоод шаталцтай хөдөлгүүртэй машинууд эзэлж байгаа хэвээр. Одоо авч байгаа арга хэмжээ нь 300 гаруй сая шатхууны үнийн өсөлтөнд өртөж байгаа автомашины жолооч нарт чиглэсэн гэж Хятадын эдийн засгийн төлөвлөлтийн тэргүүлэх агентлаг болох үндэсний хөгжил шинжилгээний хорооноос мэдээлсэн. Гэхдээ одоо тогтоон барьж байгаа үнэ нь он гарснаас хойш харьцангуй доктортой литр тутамдаа 763 юан буюу 3900 төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл энэ сарын дундуур шатхууны үн дэлхийд дахинд хаасайг өсөж эхэлсэнтэй холбогдоод литр тутамдаа $1348 $1.3 буюу 4805 төгрөг 928 юантай болсон байна. Ираны дан эхэлсэн цагаас хойш дээлэнх улсуудад шатхууны үн 20 гаруй хувиар өссөн тухай үндэсний хөгжил шинжилгээний хороо 10 хоног тутам гаргадаг тайландаа дурдсан байна. Өчигдөр Хятад улсын зүгээс ормосын хоолой нөхцөл байдал хурцтаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн. Гэхдээ Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линжан Бээжин хотноо үргэлжилж байгаа мөргөлдөөн болон ормосын ивент тойрондох нөхцөл байдал нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал түүнчлэн Хятадын нефтийн хангамжид занал хийлж байгааг дурдаад талуудыг цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна. Энэ саналхад Ираны дан эхлэхээс өмнө ормосын хоолойгоор өдөртөө ойролцоогоор 15-аас 20 сая баррел түүхийн нефт дамждаг байсных нь 30-аас 40% нь Хятад улс руу тээвэрлэгддэг байжээ. Орос улбаны улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны 1-р сард 2.1%-аар буурсан байна. Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Москва хотноо засгийн газрын төлөөлөгч нартай уулзах үеэр макро эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгааг онцолж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл мөн 0.8%-аар буурсан болохыг дурдсан байна. Гэхдээ эдгээр нь дэлхийд дахинд нефтийн үн өсөхөөс өмнөх үзүүлэлттэй гэдгийг санах хэрэгтэй. Ираны дан ихснээс хойш нефтийн үн 50%-аар өсөд байна.
Энэ өөрөө нефт байгалийн экспортын орлого нь улсынхын эдийн засгийн дунджаар 20% хангадаг Орос улбаны улсын хувьд ашигтай байх нь бол мэдээж. Тиймдээ ч Владимир Путин нефт байгалийн компаниудтай хандан дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс олж байгаа нэмэлт орлогоо өрийн дарамтаа бууруулах, хотоодын банкуд дахь их хэмжээний үр төлбөрөө төлөхөд ашиглахыг зөвлөж байна. Үүнээс гадна засгийн газарт эрчим хүчний экспортын орлого нэмэгдэж байгаа ийм үед эдгээр нэмэлт орлогыг хэрхэн ашиглах тухайд тэнцвэртэй маш нухацтай гадаадаас учирч байгаа эрсдэл зам урт хугацаагаа бодсон шийдвэр гаргах шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Нефтийн үн огцом өсөхийн өмнөхөн Орос улбаны улсын зүгээс барууны 20 арга хэмжээний улмаас нефт хямд үнээр борлуулах шаардлагатай болоод байсан. Мөн рублийн ханш чангарснаас шалтгаалan төсвийн орлого буурах асуудалтай тулгараад байсан. Орос улбаны улсын засгийн газар хариу арга хэмжээний хүрээнд шаардлагагүй зардлыг танах, төсвийн нөөц санг шахагдахаас сэргийлэх зэрэг хатуу хэмнэлтийн багц арга хэмжээг боловсруулсан байсан юм байна. Харин Америк, Израилийн Иранд хийсэн цохилтын дараагаар үүсэн нөхцөл байдал Орос улбаны улсад ийхүү шинэ боломж авчирч нэмэлт орлогыг хэрхэн зөв ашиглах тухай асуудлыг дахин авч үзэхэд хүргэж байна. Өнгөрсөн 7 хоногт эрчим хүч цэвэр агарын судалгааны төвийн гаргасан мэдээлэлээр 3 дугаар сарын эхний 15 хоногт Москвад дан нефтийн экспортоос өдөртөө дунджаар 37.2 тэрбум рубль олсон байгаа нь өмнөх 2 дугаар сарын орлогын дунджаас нь 14%-аар өндөр үзүүлэлт байна. Мөн нийтдээ 3 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд Орос улбаны улс нефт, нүүрсийг багтаасан шатах ашиг балтамлын экспортоос ойролцоогоор 770 тэрбум рубль буюу өдөрт дунджаар 51.3 тэрбум рубль олсон юм байна. Энэ өмнөх сарын 47.2 тэрбум рублээс огцом өссөн үзүүлэлт байгаа болохыг харж болохоор байна. Энэхүү орлого өсгөхөд Ираны дайнтай холбоотойгоор нефтийн үн өссөн гэдгээс гадна Америк нэгдсэн улсын сангийн яам 4-р сарын 11-ний хүртэл далайд аль хэдийн ачигдсан байгаа Оросын нефтийг худалдан авахд 30 хоногийн турш хугацаатай төр зөвшөөрөл олгох ёстой нь энэхүү үйл явдалд тус болж байгаа нь мэдээж байна. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Ким Жонг Уныг Хойд Солонгос улсын удирдагч хэвээрээ байгаа цагт Хойд Солонгосын зүгээс цөмийн зэвсэгт улсын статусаа өөрчлөхгүй, өмнө Солонгос улстай яриа хэрэлцээ хийхгүй болон тодорхой боллоо гэж хэлж болохоор байна. Тодорхойлох юм бол Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун өнөөдөр өглөө Хойд Солонгосын цөмийн зэвсгийн чадварыг цаашид улсынхаа аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгоно. Мөн өгтөлбөрийг үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн доктортой байдал, мөн эдийн засгийн хөгжлийн гол цөм болгон өргөжүүлнэ гэж зарлав. Тэрээр ээлжид ардын их хурлын дээд чуулганд цөмийн зэвсгийн нийлүүлэлтийг хөгжүүлэлтийг хязгаарлах саналаас татгалзаж, Хойд Солонгосын баримтлах гол стратегийн бодлого бол цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ гэж тодорхойлж хэлсэн байна. Гэхдээ үүний хажуугаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, албан тушаалнуудад аж үйлдвэрийг шинжлэх, цахилгаан эрчим хүч, нүүрс, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улс орон даяар орон сууцны хангамжийг өргөжүүлэх зорилготой 5 жилийн хөгжлийн шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг даалгасан байна. Энэхүү хурлаар мөн 2026 оны улсын төсвийг батлан хамгаалах нийт зардлыг 15.8%-аар нэмэгдүүлэх. Цөмийн болон цөмийн цэргийн хүчин чадал тодорхой хөрөнгө хуваарлах зэрэг асуудлын бодлогуудыг хэрэгэлсэн байна. Пиняны Сөүлийн талаарх байр суурийн тухайд мөн асуудал энэ хурлын үеэр онцлог сэдэв байсан. Пинян хизээж холбоотон улсаараа өмнө Солонгос улсыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэлцээр хийх сонирхол байхгүй гэдгийг Ким Жонг Ун хэлсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын бүрэн эрхт байдалд халдах альбаа орлогод шууд хариу үйлдэл үзүүлэх болно гэж хатуу анхааруулсан байна. Шинжээчдийн зүгээс Ким Жонг Ун энэхүү мэдээллээрээ олон 10 жилийн турш энхийн хилэлцээр хийхээр оролдож ирсэн хүчин чармайлтыг үгүйхэж хоёр улсын хоорондох харилцаа нэг алхам ухарлаа гэж тайлбарлаж байна. Ким Жонг Уны энэхүү үг нь мөн Хойд Солонгосын хойг орчим дох бүс нутагт нөлөөлөх нь гарцаагүй. Түүнчлэн цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн тэргүүлэх чиглэлээ болгож байгаа нь өмнө Солонгос улсад ирэх дарамт шахал нэмэгдэж байгааг харуулж байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа үргэлжлүүлэн зарим онцлог бүсэдний мэдээллийг давчаар хүлээн авна. Европын холбоо Австрали улстай удаан хугацаанд хэлэлцсэн худалдааны гэрээгээ эцэслэн баталлаа. Энэхүү гэрээнд Европын холбооны экспорт болон Австралийн чухал ашигт малтамлын татварын 90% хүчингү болгож худалдааг нэмэгдүүлэх, хангамжийн сүлжээг аюулгүй болгоход тусгажээ. Ингэснээр Европын холбооны экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, Австралийн эдийн засагт жилдээ ойролцоогоор 10 тэрбум Австрали доллар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Даан улсад парламентын ээжид сонгуул болж байна.
Ерөнхий сайд Метти Фредериксон 3 дахь удаага сонгогдохоор өрсөлдөж байгаа боловч түүний иргэдээс ирэх дэмжлэг амжиргааны өртгийн улмаас унсан үзүүлэлт байна. Иргэн сануулгад Метти Фредериксон Гренландын асуудлаар Дональд Трампын эсрэг хатуу байр суурь баримталж байсан нь Дааны иргэдээс өндөр дэмжлэг авч байсан гэх. Шинэ Зеландус ойрт орндын мөргөлдөөний улмаас үүссэн түлшний үнийн өсөлтийг нөхөхийн тулд 4-р сарын 1-ээс эхлэн бага орлоготой айл өрхөд 7 хоног бүр бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болсон байна. Тодорхойлбол тэтгэмж авах хэрэгтэй гэр бүлүүд 1 жил хүртэлх хугацаанд 7 хоногт 50 Шинэ Зеланд доллар бэлээр авах юм байна. Ерөнхий сайд Кристофер Лугсон энэхүү арга хэмжээнд нефтийн өсөлтийн дарамтанд байгаа ажилчин өрхүүдэд чиглэсэн гэлээ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагдаа нар сэрэгтнүүдээс гар утас, компьютерийн нууц уг эсвэл түлхүүр уг шаардах хэрэгтэй болсон байна. Хэрвээ уг хуулийг даган мөрдөхгүй бол 1 жил хүртэлх хориг хял болон 100 мянган Хонконг долларын торгуул ногдуулна гэлээ. Түүнчлэн худал мэдээлэл өгсөн тохиолдолд 3 жил хүртэлх хориг хял болон 500 мянган Хонконг долларын торгуул ногдуулах юм байна. За олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.